За 4 сарын 17-нд Вандуу маань нэг иймэрхүү ургасан байна. Энэ талаар нь би ингээд салаад навч хийгээд өчлөө. Энд болохоор улаан манжин нэг иймэрхүү байна. Улаан манжингаа би дандаа хучаад байгаа. Одоо салааттайгаа цуг хүчин. Вандуу бол хучих шаардлага байхгүй. За бандуугаа одоо илсээр ингээ манаж өгөх ёстой. За нэг 3-4 хоногийн дараа ингээд илсээр манаж өгвөл их сайн, бүр их сайн ургадаг. За энэ талд нөгөө крахмалт хийгээд тэгээд тарьсан луу маань хараа юм шигүүнийг дор юм олон гарсан. Тэгээд зарим газар ахгүй. Надад болоод энэ их таалагдсангүй. Крахмалт их зүгээр нойлын цаасанда боогоод крахмалаараа наагаад хийсэн арай дээрээсэн мэн гэж бодож байна. Одоо энэний ийм ойрхон шигүү ургацснуудыг нь буцаагаад авна гэсэн үг болж байгаа байхгүй. За нэг иймэрхүү та бүхэндээ амжилт хүсье.